сайн байцгаана уу? Шинэ бичлэгтээ тавтай морил. Би одоо шинэ бичлэг эхлүүлж байгаа тун таатай байна. Өнөөдрийн бичлэгээр арьс арчилгааныхаа зарим нэг юмнуудыг өөрчлөө. Тэгээд энээр авсан юмнаа турш үзэх гээд бас бичлэг эхлүүлж байна. Яаж бас зүгээр энэ буудгийг арилгачих уу? Бас нэг бичлэг болгоод үлдээчи. За тэгээд би болохоор өнөөдөр сар болгоны beauty box гэдэг энийг турш үзэх гээд энийг цахиасан одоо хөдөлгөөний энийг өнөөдөр бодгийн арилгахтаа хэрэглэе. Би өрөөсөө өмнө хэрэглэж үзээгүй байгаа. Одоо ингээд бичлэг хийх гээд хадгалаад тэгээ одоо мэдээж хэрэглэж үзэх гээд тогтлоод байж байна. Энэ дотор болохоор нүр цэвэрлэгээний тэгээд арьс арчилгааны юмнууд байгаа юм билэ. Хамгийн эхлээд энэ буйчлагч тонер байна. За энэ болохоор бодгийн арилгатай баалан байна. Энэ болохоор гэл байна. Энэ нэг тослог арьстай, батга гарамтгай арьсантай түхдэг гэлсэн арьстай авчирдаг. Мөн ийм маск байна. Тийм хөөсөн савн байна. Бураар гэж. Ийм хөөсөн савн байна. За эдгээр ийм 5 бүтээгдэхүүн ирсэн байна. Энэ 5 бүтээгдэхүүн хэд гэж нийлээд бүгдээрээ нийлээд 45,000. Дундаж үнэтэй нэг ийм савнгийн бараг нэг үнээр шахуу юм бүтээгдэхүүн авчдаг. Сар болгон ингээд ирдэм байлээ. Beauty Secrets. Тэгээд энийг энэ сарынх надад таалагдаад би бас хэрэглэж үзэх гээд авсан юм. За тэгээд будгийн одоо арилгацгаая. Мэдээж будгийн арилгамааргүй байна л да. Тэгэхдээ одоо унтах цаг болсон болохоор арилгах хэрэгтэй. За та нарын арьсаар юу сонь сах юу байна да. Миний арьс бол ойрд ямар шүү байгаа талаар өнөөдөр та нартай бас тайлагны ойр зүрээс арьс арчилгааны ямар нэгэн видео хийсэнгөө миний арьс ямар шүү байдалтай байгаа вэ те амар нөгөө нэг амар батлагтай амар нөхцөлтэй арьсыг одоо ямар болсон та нарт харуулъя. Гэтэ амар бол сайжраагүй ч гэсэн батг гарах нь бол маш багассан. Тэгээд би ерөнхийдөө сар болгон биш 14 хоноод батг цэвэрлэгээ хийлгээд тэгээд бас арьс арчилгаа хийгээд явж байгаа. Тун дажгуул болж байгаа надад миний хувьд болохоор сормос авч яа сормос авах юм бол амар гоё мэдрэмж тий. За би сая нүдний будаг арилгах чаа энэ дээр хөвөндөө шингээсэн байна шүү. Одоо нүрийнхаа кремийг нөгөө нэг юм баатламан арилгахыг нэмсэн гэрэгтэй юм байна. Аричтэй. Гоё зүйлх юм. Үнэн нь тэмнэг дайчгүй өнөртэй. Урч биш. За одоо ингээд будаг маань ерөнхийдөө бүгдээрээ задарчлаа. Одоо хэдүүл энийг угаагаад энэ савнгийн нас төвшөж угаач дэрээ. За угаагаад ирлээ. Дабл клинсингээ хийжлээ. Сэний надад баалман амар таалагдлаа. Бүтээн хэмжээтэй ер нь бол болох л авахтал. Зя. Усан ингээ хаваад. За одоо ингээд та нар миний арьсыг харж байгаа. Өмнөхөөсөө бол мэдээж дээрдсэн. Одоо улаан харин юм л байдаг байсан шүү дээ. Будаггүй суухаараа. Одоо болохоор бас арай гайгүй болсон болов гэж бодчих. Яг бодит нүдээр харахаар бол гайгүй. Яг камерын бас камераас айгу хамаг өөсөв ингээд ил тод ингээд баг ингээд нөхцөв юу вэ те хаана баг минь надад нүдэн тарагдахгүй батгыг хөрл баг камерын дээр гаргаад байдаг байхгүй. Гэтэ миний яг өөрийн ингээд бодитоор харахаар бол арьс маань дайжгүй болж байгаа. За тэгээд бас яг бүр төгс айтайхан болох юм бол батга хэрхэн арилгасан бэ гэдэг бичлэг хийхийг маш их хүсдэг. Батгасаа ясалсан бэ те. Одоохон дараа салаагүй болохоор яг нэг тийм бичлэг хийх ямар ч үндэслэл алах байна. За тэгээд дараагийн шат болохоор юу вэ? Тон падаар авчина. За би болохоор өөрийнхөө ашигладаг падыг
яач үлдэгдэл бохирдлоо. Бас дахиад шалахгүй болохгүй. Нилээн бодогтой байсан болохоор энэ ирүүн дээр нэг батга, тэгээ энд нэг улаан батга гарчаад энэ дээр одоо нэг арга хэмжээ авахгүй бас нэлээд явчих. За нэг юм боллоо. За одоо нөгөө нэг тонерыг ашиглаж үзье. Пилинг тонер гэнэ. Гойжуулалттай тонер юм байна. За гойжуулалттай тонер. Эцэг ярсаа гойжууллаа. Өнөр нь жоохон хурц юм байна. Аргагүй юм гойжуулалттай болохоор. За энэ маск юу ч юм. Deep cleansing mask. Гүн цэвэрлэдэг маск гинэ. За маск нь би эдгээр ер нь бүгдээрээ мизоны юмнууд байгаа мó. Маск мизоных, энэ тонернаас мизон байсан. Энэ савн нь бас адилхан мизон юм шиг. Энэ савдвал мизоны юм аа. Яа, маскын тавьчлаа. Им саунда хөөсрөөд байна. За энэ маск болохоор 5-10 минут тавьд юм байна. Амар хөөсөрчлөө. Харагдаж байна уу? Тэг ингээд хөөсөрд арсыг гой гүн цэвэрлж өгдөг юм байна. За энэ маскыг аваад угаагаад эргээд ирээ зөө. Саяны маск ямар амар хөөсөрсөн бэ? Арсандаа баг их цэвэрлэгээ хийчихлээ шүү дээ. Нэг өндөр орох гэж байна. Тэсний 5 минут л байлгахад болох юм байна. Аим хөөсрөөд. За үсээ. Шингээд тавьчихлаа. За маска тавьсан. Маска тавьсны араас нь арьсаа гоё чигшүүлээд энэ гелийн туршаад үзчихтэй юм уу? За өнөөдөр арьсаа гоё ярьчлаа, дуртай гоё кино үзээд, тэгээд дуртай гоё вайна уугаад, гоё дуртай өнөртэйгээд гоё амарна. Өнөөдөр ерөө миний нэг юм өөртөө зориулах цаг маань байна. Тэгээд одоо нэг сайхан усанд орох ч юм уу, тий гоё вайнтай, хөөстэй вайнтай усанд хэвдэг ч юм уу. Тэгчүүл бүр бараг төгс орой боллоо. Та нарын төгс орой ер нь ямар шүү байдаг вэ? Минийх бол ер нь ингээл талынхаа урд арьсаа цэвэрлээд, арьсаа арчлаад, тэ арьс нь гоё чихтэйг мэдрээд, тэгээд суух их дуртай. Тэгээд гоё өнөртэй лаач юм уу тийм юм хасаагаад, скол гоё амин тоснууд байдаг шүү дээ. Тэд нарыг ууршуулаад тэгээд гоё вайнтай үзшүүл миний хувьд хамгийн гоё орой байдаг. Та нар маань тэгээд төрлөд ээжигээ юм ярихгүй юм байна л да. Охид бүсгүйчүүд бид нарт нь тэгээд өөртөө цаг зав ялангуяа ээж болчих юм бол өөртөө цаг гаргаж байна гэдэг бол жоох асуудал толчдөг. Тэгээд яаж хийж байгаа л те ядаж арьсаа арчлахдаа өөртөө ингээд нэг 10 минутын цаг гаргаад өөрийгөө гоё хайрлаж хамгаалах нь ч өөрийгөө гоё хайрлаад тийм дуртай мэдрэмжээ мэдрээд нэг 10 минут ч гэсэнтэй сууж байгаарэ. Тэр чинь бас өөрчий их тайвшрал бас их кайфыг өгч чаддгийн шүү. Тэгэж өөрийгөө ингэж хайрладаг охтууд хэр их байдаг бол та нар маань бас яаж өөрийгөө стрессээс ингэж холдуулдаг, яаж өөрийгөө ингэж тайвшруулдаг те. Яавал гоё кайфыг мэдэрдэг. Тэгээд доор натаа суулцарай. Та нарын ч өөр байгаа бах. За тэгээд бараг миний өнөөдрийн бичлэг ингээд дуусчих. Одоо энэ чигшүүлэг гээл төрөгцөн араас нь тэгээд нэг ампулж месенс түрхээд тэгээд шөнийхэн тосыг түрхээд унтна миний хувьд бол. За тэгээд бичлэг маань энэ хүрээд ингээд
дуусч байна. Тэгээд бичлэгийг маань үздэг хөөрхөн бүсгүйчүүдтэй маш их баярлалаа. Тэгээд та нарын маань бас гоё комментууд те би бүгднийг уншдаг. Тэгээд та нартай маш их баярлалдаг шүү. Тэгээд цаашдаа ч гэсэн миний бичлэгүүдийг байнга үзэж байгаарай. Та нартай хэрэгтэй мэдээлэл, хэрэгтэй юу гэдэг бүгднийг судалж байгаа би хүргэж байхыг хичээнэ. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. За тэгээд бичлэг маань таалагдсан юм бол лайк дараарай. Тэгээд subscribe дарахаа мартаж болохгүй шүү. За баяртай.